Сайн байцгаана уу та бүхэндөө. Энэ өдрийн амгалан гэлтгье. За өнөөдөр би та бүхэндээ Матай 7-оос уншиж өгье гэж бодсон юм. 7-гийн 21. Өөрийгөө мэхлэгчэд. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдгчил нь л орно. Тэр өдөр надад олноороо эзэн минь би таны нэрээр ишид зүүлж, таны нэрээр төрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үлдэж байсан босоо гэх болно. Тэгэхэд би тэдэнд би таныг танихгүй. Ёс бусыг үлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Тэгэхээр эдгээр энэ ишлэлээс болж хоёр талын хуваагдал маш их үүсдэг л дээ. Нэг хэсэг нь ингэж төлбөргүй загнасан байна. За одоо Есүсийн нэрээр чөтгөр хөөдөг, эдгээдэг, иш үзүүлдэг нь дуусчихсан юм аа. Ийм зүйл ерөөсөө байхгүй. Харж байгаа үстэй таныг танихгүй гэж хэлнэ гэж хэлсэн байдаг. Энэ бол мэдээж буруу. Яагаад гэвэл Марк 16:15 дээр буруу нь батлагдана. Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунгалахтун. Хин итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Хин итгээгүй нь яллагдах болно. Итгэжлэд дагалдах тэмдгүүд нь энэ нэрээр тэжтрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өхүүлэх ямар ч юм уу тэд уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөн тэд гар тавьбал эдгэрнэ гэж альджээ. Тэгэхээр мэдээж Есүс үгтэйгээ зөрчилдөхгүй. Бүр сайн мэдээг тунгалахдаа та нар бас эдгэрчлүүд хийх болно гэдгийг Иесус энд Марк 16:15-д тодорхой хэлсэн байна. Тэгвэл Матай 7 дээр юу ярьсан бол эзэн? Энд юу гэж байгаа гэхээр Тэнгэрийн хаанчлалд эзэн минь гэсэн орохгүй гэж байгаа. Харин эцгийн минь хүслийг үлдгэчдэг. Тэгэхээр эцгийн минь хүслийг үлдгэчдэг бол үнэхээр чухал зүйл шүү. Та магадгүй эдгэрчлүүд хийдэг ч юм уу бэлэг авьяастай ч магадгүй эдгэрлээ. Тэгэхээр бэлгийг бол одоо тийм төрсөн өдөр хин нэгэн танд сайхан бэлэг өгсөн бол та эртээ сайндаа ч юм уу та мундагтай биш тун хүнийг таньдагдаад тэр бэлгийг авсан. Тэгэхээр ариун сүнс танд бэлгийг харамгүйгээр өгсөн бол бити гайхаараа би заримдаа дөнгөж итгэгч болоод шууд маш хүнтэй бэлгүүдийг хүлээж авч байгаа хүмүүсийг би харж байсан. Дөнгөж Есүсийн тухай таньж мэдээд дуусаагүй харилыг аваад бүр иш зүйлээд эхэлжсэн хүмүүс би мэднэ. Тэгэхээр тэдгээр нь болохоор би заримдаа баг айдаг яанаа төлөвшөөгөө авчлаа штэ гэж баг харамлах чахав боддог л доо. Тэгэхээр тэр нь бол миний буруу мэдээж ядвал ариун сүнс өөрийнхөө үсэнчлэн өгж байгаа. Харин үр жимстэй байх ёстой үр жимстэй байх ёстой чи бэлэг авьяасгүй буюу чи эдгэрчлүүд хийхгүй байна. Энэ ишлийг нөгөө төшн говьлдог хүмүүс байна. Эдгэрчлүүд хийхгүй байгаа юм чинь чамд үр жимс байхгүй байна. Чи үр жимсгүй амьдарч байна гэж нэгэн эмэгтэй хөөсөн тухай би мэднэ. Би тэр үед Канадад явж исэн л да. Хүмүүс нь жоохон гатуурхсан байсан тэр эмэгтэй маань нөхөр нь маш хүнд өвчтөө. Тэгээд нөхөр хүнд өвчтөе учраас нөхрийгөө асардаг. Хажуугаар нь гэр орноо тэжээхэнд бол байнга ажилдаг. Маш их төвчээртэй сэтгэл санааны хувьд маш сайхан тийм эмэгтэй байсан. Аль болох хүмүүс туслах хичээдэг боловч яхахгүй амьдралынхаа боломжоос хамаарат ишээ тишээ явж чаддаггүй хүн байсан. Тэглээгээ тэр хүнийг ерөөсө бурдгаж болохгүй. Ягаад гэвэл сүнсний үржимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дэлгөөн зан өөрийгөө захирах юм. Тэр эмэгтэйд эдгээр үржимсүүд байгааг би шууд л харахтаа мэдсэн. Тэгээд би одоо ишид зүүлж эдгэрчлөө тийхгүй болохоор намайг энэ хүмүүс ингэж гатуурх чинь гэдгийг ерөнхийдөө гатуурхсан байна гэж би хэлсэн. Хайр байхгүй байна гэж хэлсэн байгаа. Тэгэхэд эмэгтэй би надаас үржимс гарахгүй байна гэд намайг ингэж ерөнхийдөө жаахан гатуурхсан гэж хэлсэн. Тэгээд бүр үржимс гарахгүй байна гэж хэлээд одоо бэлэг авьяас байхгүй байна гэдэг хүмүүсийг хөөчихсөн тэдгэр хүмүүсийг би харж ирсэн. Энэ бас л буруу. Эзний хүслээр байж чадахгүй байгаа. Нэгсэндээ ичнээн та эдгэрчлүүд хийдэг мундаг байсан ч гэсэн эзний хүслээр биш байх юм бол чамайг эзэн гэсэн болыг танихгүй гэж хэлж байгаа. Үнэхээр хайр байхгүй бурхны хүслийг мэдэхгүй байгаа хүнийг бурхан танихгүй гэж. Ичнээн бэлэг авьяас өгөөд бэлэгтэй байсан ч гэсэн Иесус Христос бэлэг авьяастай мөртлөө холдоод явсан хүмүүс байдаг. Гэтэ бэлэг авьяасаа бурхан авдаггүй. Чамд өгсөн бэлгээ буцааж авдаггүй. Харин тэр хүмүүсийг үр жимсээр нь таних ёстой. Тэр үр жимсгүй байна гэд одоо бэлэг авьяасгүй хүнийг үр жимсгүй байна гэж хэлж болохгүй. Яг бол бэлгийг ариун сүнс өгсөн. Харин үр жимсийг та өөрөө ургуулдаг байна. Үр жимс ургуулах нь тийм амархан бас ажил биш л дээ. Тэгэхээр нөгөө эмэгтэйгийн чиг дахиад хэлээ. Тэр эмэгтэйд үнэхээр тэр үр жимсүүд байсан уу байсан. Галаад 5:22 дээр байдаг. Харин тэр эмэгтэйд нэг их бэлэг авьяас ч юм уу нөгөө хүмүүстэй харьцуулахад байхгүйсэн бич магадгүй. Тэгээ хамтдаа залбирах үед тэр эмэгтэй иш үзүүлгийн бэлэг авьяас авсан, шууд үзэгдэл харсан, харь хэлээр залбирдаг болсон. Ингээ зөндөө олон бэлэг авьяас аваад хөөх ямар сонин бэ? Ийм хурдан авчиж болох байсан юм уу гэж хэлсэн. Бараг өөрийгөө бэлэг авьяас авах зохисгүй өчүүхэн жижигхэн нэгэн гологдсон нэгэн гэж тэр эмэгтэй харж ирсэн. Тэгэхээр танд бэлэг авьяас байгаа бол бити бардамнараа.
Яагаад гэвэл эзэн минь гэж дуудсан эдгэрчлүүд хийсэн болго эзний хандлт авахгүй. Харин та эзний хүслийг ямар байгааг мэдээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр бэлэг авьяастай хүмүүс бити бардамнараа бэлэг авьяасгүй хүмүүсийг хараад бити чи ийм дээ гэж бити хэлээрэй. Яагаад гэвэл энэ бэлэг авьяасыг ариун сүнс өгсөн юм. Харин танаас үр жимс гарч ийн үү гэдгийг анхаараа. Танд хайр байна уу, инэрл байна уу гэдгийг хамгийн ихэнд хайр байх ёстой. Тэр үнэхээр эзэн дотор байгаа хүнээс үнэхээр гайхамшигтай хайр гардаг гэдгийг мартуузаа. Тийм учраас эдгэрчлүүд хийж байгаа хүмүүсийг бас буруу гэж ярих нь ч буруу, нөгөө талдаа хит хэлбигээд эдгэрчлүүд хийхгүй байгаа хүмүүс нь ч гэсэн буруу гэж хамаагүй бити орилоорой. Харин эцгийн минь хүслийг үйлдэгчл гэж хэлсэн байна. Тэгэхээр би үнэхээр эзэн дотор дуулууртай байх, эзний хүслийг юу болохыг мэдэх, түүнийг үйлдэх талаар би эдгээр подкастуудыг би цуврал болгон хийж байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ талаар анхааралтай байж үнэхээр эзэн дотор эзний хүсэл юу вэ? Таны одоо таалалд нийцэхгүй миний зүрхэн дотор байна уу гэдгийг имийг зүрхээ сайн шалгаасаа гэж хэлмээр байна. Бусдыг бүр шүүхтэн. Бурхан танд үнэхээр хайртай шүү. Харин та өөртөө хайртай байгаараа гэж хэлмээр байна. Баярлалаа.